За миний охинтойгоо аялсан хамгийн анхны аялал бол онгоц нь Италийн Тоскана гэдэг 5 хоттой 19 давхар онгоц байсан. Маш тансаг, уран зургаар гоёсон, өөрөнгөсөн, маш гоё өрнийн харуулсан онцлогтой имижтэй онгоц байсан. За ингээд энэ бичлэг дээр харж байгаачлан маш гоё юм том усан парктай усан гуулгуур, тэгээ спортын талбайнууд, гар бөмбөгийн болон сагсан бөмбөг гэл бүхий л бассейн мэдээж ярих тийм ээ. За тэгээд далай дээр явж байгаагийн хувьд бол бидний үзэх ёстой, заавал үзэх ёстой нэг агшин байгаа нар мандах энэ цаг тэгээд орой нар жаргах үзэсгэлэнтэй тэр дүр зургийг бол бид нар үнэхээр биеэрээ мэдэрч харах үнэхээр энэ мөч бол гайхалтай. За тэгээд усан онгоц бол өөр онгоц болгон өөр улс орныхоо соёлыг, түүхийг харуулсан юм байж идэг. За тэгээд манай энэ аялж байгаа онгоцон дээр болохоор 3 давхар том акробат, циркийн үзүүлбэр үзүүлэх боломжтой юм гоё театр байсан. За тэгээд олон 2-3 театр, тэгээд концертын зал, танхимуудтай лайв хөгжим, орой болохоор маш гоё концерт, тэр тоглолтууд болж байсан. За тэгээд үнэхэрийн жуулчдынхаа ая тав тухыг хангах, зугаатай, хөгжилтэй байлгах тэр бүх зүйл бол үнэхээр усан онгоцон дээр шийдэгдсэн, бэлдсэн, зориулагдсан байж идэгээрээ үнэхэрийн усан онгоцны аяллаа давуу тал гэж хэлж болно. За тэгээд аялах болгонд өөр онгоцтой, өөр програмтай ингээд үнэхэрийн дахин давтагдахгүй юм гоё мэдрэмжүүдийг онгоц болгоноос авдаг, өөр байдаг. Тэгээд охин маань аялах болгондоо өөр онгоцон дээр дараагийн удаа өөр онгоцон дээр сууя, юу байгаа бол гэдэг ингэж тогтлоо хүлээдэг болсон. Бид хоёр анхны онгоцонд суухдаа бүр усан дээр ямар байх юм мэдэхгүй болохоор бүр цонхохгүй өрөөнд орж исэн. Ингээд хамгийн сүүлийн аялал дээрээ энэ бүр маш том балконтой юм гоё өрөө авч аялсан. Энэ дээр 2 наран шарах хөвтөх юутай, ортой, тэгээд суух юутай, суудалтай ийм том балконтой байсан. За ер нь бол балконыг хажуу талыг хардаа нэг ийм л жижиг өвтөр 2 суух сандалтай нэг ширээтэй л байд юм блэ. За тэгээд охин маань энэ өрөөгөө маш гоё таалагдсан гэсэн. Баярлалаа л байсан. Үнэхээр гоё өрөө байна гэж хэлжсэн. За тэгээд онгоц болгоно мэдээж өөр л дөө. Тэгээд энэ дээр бол Италийн онгоц учраас уран зураг, тэгээд давхар болгон өөр тогтчултай, өнгөтэй, зурагтай, гахалтай гоё имижтэй ийм онгоц байсан. Эсмералда гэдэг онгоц байсан бас 2 дахь удаагийн аялал дээр. За энэ онгоцон дээр Мишель маань айсидэл сандал болгон дээр сууж үзэл яваад байна. Тийм. За тэгээд ерөнхийдөө ингэж онгоцон дээрээ онгоц болгон ижилгүй үлдээ. Гэхдээ яг уу ерөнхийдөө онгоцыг бид нар сайн мэдэхгүй учраас бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр дайвалзаад ах юм болов, дотор муу харах юм болов ч гэдэг юм. Усан дээр явж байгаа онгоц яг ямар байхыг төсөөлөлгүй байдаг. За би бас анх тийм байсан учраас цонхгүй өөрөө захиалж исэн гэж хэлж байна те. За энэ зураг харагдаж байгаа дээр энэ нэртэйгээ энэ нэг 3 хүний зураг дэлгэцээр гарч ирж байна те. За энэ маань болохоор Мичелиний 3-6 одтой 3 тогооч энэ хүлэг онгоцын галт тоог хариуцж байгаа гэсэн ийм мэдээлэл гарч ирсэн. Тэгээ хоол идэх гээд орон зогонд суухад энэ хүмүүсийн өнөөдрийн энэ хүний өөрийнх нь бэлдсэн хоолыг бид нар идэх гэж байна гэдэг тэр мэдээллийг бол таблетэн дээр гарч ирж байсан шүү. Тэгэхээр зэрэг ийм өндөр зэрэглэлтэй тогооч нар ажилд юм байна гэдгийг бас бид нар мэдж авах хэрэгтэй. За тэгээ энэ танхим, энэ театрын хардаа ийм гоё ерөнхийдөө маш классик ийм гоё тайван амгалан тийм байдлыг илэрхийлсэн онгоц байсан л да, сүүлийн онгоц. За тэгээ орой болохоор бас ийм гоё гэрлэн шоу болж байсан. Тэгээд далай дээр хоноод өнжих тэр шөнөө ийм гоё гэрлэн шоу хийсэн. Тийм тэгээд орой шөнийн 2 цаг хүртэл диско, бүжиг, арга хэмжээнүүд
үнэхэрийн тэнд одоо хүний зугаацж амарч одоо цэнгэхэд зориулагдсан бүх зүйлс байдаг л гэдээ ойлгоход болно. Ийм гоё том театруудтай энэ бас нэг театрыг нь харуулж байна. Тийм. Ингээд тэн дээр бас хоолны ийм шоунууд явагдчихсэн. Бидний амаараа тосож идэх ёстой байсан чинь мишэл чадахгүй. Тийм. Тэгээд гоё шоунууд энэ хараа мөсөөр ийм богинохой хугацаанд маш гоё амтан хийж байсан. За тэгээд үнэхээр програмууд нь ингээд дахин давтагдчихгүй өөр учраас үнэхээр одоо ямар байх бол яг одоо харж байгаа шиг бүгдээрөө байна гэсэн үг бол мэдээж биш. Тэгэл өөр байдаг шүү. Гэхдээ үнэхэрийн одоо таны 5 дахь үеийг хангах бүхий л юм нэг дор байдгаа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ дээр ингээд Латин Америкийн бүжгийг заагаад ингээд амрагчид өөрсдөө дагаж бүжиглээд ингээ байж байгаа ч шээ. За тэгээд аяллаа онгоцны зүгээр хэсгүүдийн дотоод байдлуудыг жоохон жижигхэн ингээд харуулчлаа. Энэ бол Коста Эсмералда, Коста Тоскана онгоцнуудын зургуудаас харуулж байна шүү. За тэгээд далай дээр бол үнэхэрийн намгүн гайхалтай гоё намуухан сэнгэнсэн далайн үнэр тэгэл өглөө балкон дээрээ ингээд хэвтэж байхад нар мандаад тэгээ дараагийнхаа хоттоо очисон байдаг.